Алим газарт унахыг хэдэн мянган жилийн турш хичнээн сая хүн харсан билээ. Гэхдээ ганцхан хүн л яагаад гэж асуусан. Тэр бол агуу Исаак Ньютон байв. Орчин цагийн шинжлэх ухааны үндэслэгч хэмээн хүндлэгддэг эрхэм суутан. Алим яагаад газарт ундаг вэ гэдгийг эргцүүлнэ гэдэг танд тийм ч хэцүү биш санагдаж магадгүй. Алим л байна, газарт унсан л байна. Тэгэд юу гэж? Энд гайхаад байх юм юу байгаа юм бэ? Ньютоны гайхамшиг нь алимыг газарт унгаах үзэгдлийн цаана нуугдаж буй хүч, сарыг ч бас тэнд тогтоон барьж буй гэдгийг яг ижил зүйл энэ таталцал бүх ертөнцид ижил үйлчлдэг байгалийн нэгэн хууль тулж болох цэг юм байна гэдгийг олж нээсэн, түүнийг батлан харуулахын тулд математикт цоо шин тооцооллын аргыг зохион бүтээсэн явдал юм. Ньютон яавч энгийн хүн байгаагүй. Тэр бол маш өвөрмөц характертай, хандлагатай, гоц нэгэн гойд суутан байсан. Түүний намтарч бас сонирхолтой. Тэгвэл түүний хачирхалтай түүхийг хамтдаа сонирхоцгоё. Ньютон 1643 оны зул сарын баярын өдрөөр мэндэлжээ. Ээж нь түүнийг 3 настай байхад нь эцгээс нь салж нэгэн баян шашны эрх мэдлэнтэй суусан байна. Энэхүү түүнийг эмээ дээр нь үлдээжээ. Энэ үйл явдал Ньютонд маш гүн сэтгэлийн шарх үлдээсэн ба төрсөн ээж мөн хойд эцгээ байшинтай шатаахыг хүсэж байсан гэдгээ өөрөө бичиж үлдээсэн байдаг. 12-оос 17 наснда Ньютон нэгэн эмийн санч нөхрийн гэрт амьдарчээ. Энэ үеэс тэрээр алхимиг гүнзгий сонирхож эхэлсэн байна. Энэ сонирхол нь түүнтэй насан туршид нь хамт байсан. Удалгүй тэрээр латин хэл сурахаар King's School-д явж эхэлсэн ба тухайн үедээ нэг ханан дээр нь үлдээсэн гарын үсэг нь одоо хүртэл байдаг. Энэ мөчид түүний хойд ав нас барж, харин ээж нь түүнийг дүн чинь угаасаа муу байгаа юм байна гэд сургуулиас нь гаргаж тариачин болгохоор зүтгүүлжээ. Ньютон харин тариан талбайг үзэн яддаг байв. Гэтэл аз болж сургуулийн захирал нь Ньютоны сониуч зан сурах хэрмэлзэлдээ шатан буйг нь аль хэдийн анзаарсан байсан тул түүнийг үргэлжлүүлэн сурах боломжоор хангасан байна. Тухайн үед өөрийг нь баг зэрэг дээрлэх янзтай байсан нэгэн хүүхдэд өсөргсөн Ньютон сурлагынхаа дүнг суг өсгөж өөрийн зохион бүтээсэн нарны цаг салхин сэнс зэргээрээ сургууль дахь нэр хүндэж бас тэнгэрт тулгажээ. Ньютоны энэ хандлага түүний амьдралынхын туршид ажиглагдана. Өөртөө нөрсөлтхийг завдсан хэн бүрийг арчин хаях хор шар. Сургуулаа онц төгссөн Ньютон Кембрижийн Trinity хэмээх коллежид явж эхлэв. Хачирхалтай нь тэрээр цаг үеийнхээ христчүүдээс тис өөр үзлийг баримталдаг байв. Ариун номыг буруу ойлгосон учраас гурвал буюу Trinity гэдэг өрөөсгөл ойлголт бий болсон гэдэгт итгэнэ. Магадгүй түүний энэ өнцөг нь ертөнцийг ч бас арай өөр талаас нь харахад түлхэц болсон байж мэднэ. Гэхдээ тэрээр шашны эсэргүү үзлээ маш сайн нууж чадсан юм. Ньютон Кембрижийн Trinity коллежид байх үед түүний потенциал хараахан нээгдэх болоогүй байв. Тухайн үеийн боловсролын системд улирсан баларсан Аристотелийн сургаалыг заадаг байсан бол Ньютон өөрөө бие даан Декарт, Коперник, Галилей, Кеплер зэрэг орчин цагийн эрдэмтдийн сургаалыг судлаж байлаа. Яг л Кеплер шиг Исаак Ньютон ч бас тэр үеийнхээ мухар сүсэгт автах үе байсан. Шидийн мэд зүйлийн араас цөөнгүй удаа хөөцөлдөж байсан удаатай. Ер нь бол түүний суу ухаан энэхүү мистицизм ба рационализм хоёрын дундаас төрсөн гэхэд хэлсдэхгүй. 1666 онд буюу 20 настайдаа тэрээр нэгэн үзэгслэн дээрээс дотор нь юу байгааг сонирхсондоо нэг зурхай ном худалдаа авчээ. Тухайн үед астроном буюу одон орны шинжлэх ухаан дөнгөж хөлд орж байсан ба од ирэхэс тэнгэрийн хөдөлгөөнийг астролог буюу зурхай голцоо тайлбарладаг байсан юм. Гэвч Ньютон хангалттай хэмжээнд геометр мэдэхгүй байсан учраас тэнгэрийн хөдөлгөөнийг ойлгож чадахгүй байлаа. Ийхүү тэрээр шаранда Евклидийн геометрийн элементүүд гэдэг номыг олж уншсан байна. Геометрийг ойлгосныхоо дараар тэрээр өнөөх алдартай үгээ хэлсэн байдаг. Өнөөдөр би ийм өндөрт байгаа нь надаас өмнөх аваргуудын мөрөн дээр түшиж боссны хүчинд юм а гэж. Ньютон сурагч байхдаа гэрлийг ихээхэн шохоорхдог байсан ба нарыг бараг л шүтдэг байж. Нар руу удаан ширтэх, тусгалыг нь толинд ойлгож харах гэх мэт аюултай оролдлогууд турших нь олонтоо. Түүний нэгэн тэмдэглэлд нэг удаа бараг л сохронгоо алдаж билээ. Нүд юу ч харж чадахгүй болсон. Уншиж бичиж чадхаа байв. Тиймээс харанхуй өрөөнд 3 хоног өөрийгөө хорих гэж утсан. Нарны тухай бодохгүй тулд янз бүрийн арга туршиж байлаа. Учир нь нарны тухай бодох төдийд нүдээ ансан ч
харанхуй орчинд байсан ч түүний дүрс гэрэлтэж эхэлдэг. 1666 онд буюу 23 настай байхад нь гэнэт тахал гарч тэрээр тусгаарлалтын журмаар төрлөх тосгондоо 1 жил амьдрах шаардлага гарчээ. Энэ л хугацаанд тэрээр калкулус буюу дифференциал ба интеграл тооцооллыг бүтээж, оптик буюу гэрлийн ажиллах зарчмыг тайлбарлах нээлтүүдийг хийж, бүх ертөнцийн таталцлын хуулийнхаа суурийг тавьсан байдаг. Физикийн түүхэнд үүнтэй төстэй олон ололт амжилт авахсан жил 1905 он буюу Айнштайны гайхамшигт жил хүртэл дахин тохиогоогүй. Ньютон ийм агуу нээлтүүдийг хэрхэн нэг дор хийсэн бэ гэдэг асуултад тэрээр өөрөө зүгээр л тэдний тухай бодож хэмээн даруухан хариулсан. Түүний багш Исаак Барроу нь Ньютоныг их сургуультай буцаж ирснээс ердөө 5 жилийн дараа профессорын суудлаа Ньютон төвлөрөхийн тулд математикийн тэнхимээ орхисон гэдэг. Энэ бол алдарт Лукасын математикийн профессор гэдэг асар нэр хүндтэй судал байсан юм. Ньютон залгамжилж авсан энэ профессорын судалтаа 33 жил суусан. Үүнээс л түүний залуугийн ололт амжилтууд ямар чухал байсныг ойлгож болно. Ньютоныг 40 дөхөж явахад нь түүний туслах нь ийм тодорхойлж байжээ. Түүнийг агаар амьсгалах гэж, чилээгээ гарган алхах гэж, морь унах эсвэл бөмбөг тоглох гэж гадагш гарч байхыг нь би ерөөсөө харж байгаагүй. Ажиллахгүй өнгөрөх хорон бүрээ тэр гарц гэж хардаг. Зөвхөн хичээл заах үедээ л өрөөнөөсөө гарна. Гэвч түүний хичээлийг сонсох гэж ирдэг хүмүүс цөөхөн. Тэр дундаа яг бүрэн ойлгодог нь бүрч тоотой биз. Сонсогч олохын хүслэн болсон тэрээр хаяа хантай ярьж сэтгэлээ зоогодог байсан. Ньютон өнөөдөр таталцлын хуулийг олж нээсэн гэдгээрээ алдартай. Гэхдээ Ньютон таталцлын хуулийг тимч залуудаа нээгээгүй юм. 20 хэдтэд нухаж эхэлсэн хэдий ч олон нийтэд зарлалгүй 20 орчим жил хавд арсан байдаг. Алимыг эргэцүүлж эхэлсэн Ньютон энэ үзэгдэл дэлхийн бүх газарт ижилхэн гэдгийг төсөөлж гагцхүү дэлхийн төв дагуулгадах нэгэн хүч оршин байгааг анзаарсан. Гэхдээ энэ хүч хязгаартай, холдох тусам багасдаг. Уруу квадратын хамааралтай. Ижилхэн хүч сарыг бас тэнд тогтоон барьж байгаа. Ньютон инерцийн хуулийг бас олж нээсэн. Энэ нь яадаг вэ гэхээр хөдөлж буй биетийг ямарваа нэгэн гадны хүч хэрэв замаас нь гаргахгүй л бол шулуун жигт хөдөлгөөнөө хадгалсан хിവэр байна гэдгийг тайлбарладаг. Хэрэв сарыг үргэлж дэлхий рүү татаж тойрог маягийн замд байнга барьж байдаг нэг зүйл байгаагүй бол сар тэр чигтээ шулуун замаар нисэн одох байсан гэж Ньютон боджээ. Гэтэл сар ба дэлхийг холбох ямар ч бодит зүйл байхгүй шүү дээ. Харин Ньютон үүнийг алсаас нөлөөлөх үл үзэгдэх хүч хэмээн төсөөлөв. Тэр хүч сарыг үргэлж дэлхий рүү татаж байгаа. Ньютон Кеплерийн 3 дахь хуулийг ашиглан энэ хүчний тооцооллыг нь хийсэн байна. Гаригуудын хөдөлгөөнийг ажиглахын тулд Ньютон өөрөө цоо шин телескоп зохион бүтээсэн. Оптик судалгаа сайн хийж гэрлийн физикийг ойлгож чадсан нь магадгүй түүнд давуу тал болсон байх. Галилеогийн телескопоос ялгаатай нь энэ телескоп толны туслалыг ашигладаг. Үүний ачаар тухайн үеийн телескопуудаас 10 дахин жижиг атлаа бүгднгээс нь хүчин чадлаараа илүү байсан байна. Энэ телескопыг бид өнөөдөр ч ашигласан хിവэр байгаа. Ньютон оптик судалгаа хийж байхдаа призм ашиглан цагаан гэрлийг хугалах туршилт хийсэн байна. Ийхүү цагаан гэрэл бол бүх өнгөний нийлбэр, харин өнгөнүүд нь цагаан гэрлийн хугарлаас үүсдэг гэдэг дүгнэлтэд нийтэлжээ. Өнөөдөр бид үүнийг үнэн гэдгийг нь мэднэ. Гэтэл тухайн үед өнгөнүүдийг гэрэл ба харанхуйн дундаас төрдөг гэдэгт итгэдэг байсан байна. Хэдийгээр Ньютоны тайлбарыг эхэндээ бусад эрдэмтэд эргээр хүлээн авсан хэдий ч Роберт Хүүкээс жишээ нь нэг ийм шүүмжлэл ирсэн байна. Ньютон призмыг хэрхэн ашиглах хэсгээ төдийлөн ойлгомжтой тайлбарлаагүй ба түүнийг дуурайж туршилт хийсэн эрдэмтэд ижилхэн үр дүн аваагүй ач. Гэтэл Ньютон үүнийг маш хүндээр хүлээж авсан ба дахиж юм нийтлэхдээ маш нихур ханддаг болжээ. Таталцлын тухай тайлбарлаа нийтлэлгүй 20 жил хүлээсэн нь магадгүй үүнтэй холбоотой. Ньютон эдэр насандаа шинжлэх ухаанчдын холбоо гэгдэх эзэн хааны нийгэмлэгийн тэргүүнээр сонгогдсон ажиллаж байлаа. Тэрч бүхэл парламентын гишүүн хүртэл болж байв. Мөн тухайн үед зоосон мөнгө үйлдвэрлэдэг газрын даргаар бас ажиллаж байсан. Түүний алхимийн мэдлэг нь хуурамч зоос үйлдвэрлэлийн эсрэг тэмцэхэд ихээхэн хэрэг болсон байна. Ньютон нас ахих тусам улам дүнсгэр хидэр зантай нэгэн болсон гэдэг. Өнөөдрийнхөөр бол бараг депрессийн асуудалтай байсан байж болзошгүй гэх таамаг бий. Гэхдээ түүний зовлон шанал нь сэтгэл санааных гэхээс илүүтэй магадгүй хүнд металлын хордлогод орсноос улбаатай байж болох юм. Тэрээр хүнцэл болон мөнгөн устай ойрхон ажиллаж байжээ. Дээр үеийн хиймчдийн хувьд бодисуудын найрлагыг амталж баримжаалах нь
түгээмэл үзэгдэл байсан. Ньютоны цаг үед шинжлэх ухаан ба хуурмаг ухааны ялгаа төдийлөн тодорхой биш байсан учраас түүний зарим сонирхлыг буруутгах аргагүй. Жишээлбэл Ньютон нумеролог буюу тоон дундаас утга учир зохиож түүндээ үнэмших хандлагатай байжээ. Жишээлбэл Библиэд дэх тоонуудаас зүй тогтол хайж дэлхий хизээс өнөх, Иесус хизээ дахиж ирэхийг тооцоолох гэж оролддог байлаа. Хачирхалтай нь түүний гаргаж ирсэн хувилбарууд дундаас 2060 он анхаарлыг нь татж байсан гэдэг. Ньютон өөрийн хачирхалтай судалгаандаа үнэхээр автчихсан байсан нь илт. Учир нь тэрээр нас барах хүртлээр 2100 орчим ном гаргасан байдаг ба тэдгээрийн 27% нь шашин, теолог, мистицизмтэй холбоотой байхад 10% нь алхимтэй холбоотой. Гэтэл одоо орон ба математик ердөө 8%, харин физик 3%-ийг эзэлдэг байна. Ньютон зүгээр ч нэг алхимийг сонирхоод өнгөрөөгүй. Бүр үнэхэрийн нухацтай авч үздэг байжээ. Өнөөдөр Harry Potter-ын зохиолоос алдартай болсон философийн чулуу гэж нь үнэхээр эртний алхимчдын мөрөөдөл байсан ба түүнд магадгүй хамгийн төхөж очсон нь Ньютон байсан гэхэд хэлсдэхгүй. Даанч Ньютон үүнийг псевдо гэдгийг мэдсэн бол хайрын үнэт цагаа, хайрын суу бэлхээ арай өөр юмд зарцуулсан бол. Гэхдээ магадгүй Ньютон эдгээр сэдвүүдийг үр дүнгүй гэдгийг харуулсан учраас дараагийн үеийнхээ цагийг хэмнэж сургамж болсон байж болзошгүй. Тийм учраас түүнийг сүүлчийн шийдтэн гэж нэрлэхэд хэлсдэхгүй. Ньютоныг энэ фантастик гэхдээ үзүүр нь үл баригдах зүйлийн араас хөөцөлдөж байх зур бусад эрдэмтэд нэгэнт түүнийг гүйцэж ирэх нь холгүй байлаа. Жишээ нь калкулусыг Ньютон айл 20 жилийн өмнө сэтгэжсэн байсан. Гагцхүү нийтэд ил гаргаагүй байв. Гэтэл Германд Gottfried Leibniz хэмээх бас нэгэн агуу сутан өөрийнхөө зохиосон калкулусыг олон нийтэд нийтэлсэн байна. Энэ нь Ньютоны унган хор шарыг малтаж, унтаж буй арслан сэрэж өргөжээ. Ийхүү тэрээр 1687 онд байгалийн философийн математик зарчмууд хэмээх айхтар бүтээлээ толилуулсан юм. Энэ нь товчхондоо энэ бол шинжлэх ухааны хил гээчин юм гэсэн утгатай ном байв. Тухайн үед шинжлэх ухаан гэдэг нэршил тогтоогүй байсан тул байгалийн философи гэж нэрлсэн аж. Энэ цагаас хойш классик механик хэмээх цоо шин салбар үе таалгаа нээсэн байна. Кеплер ба Ньютон хоёр бол хүн төрөлхтний түүхэн дэх маш чухал шилжилтийн үеийн төлөөлөл билээ. Энэ шилжилтийн суурь зарчим нь бүх байгальд тэгш нөлөөлөх ямар нэгэн математик зүй тогтол үйлчилж байдаг гэдгийг олж нээсэн явдал юм. Тэнгэр болон газарт ялгаагүй үйлчлэх ижил зарчим байдаг гэдгийг тэд анзаарч бидний харах өнцөг ба ертөнцийн ажиллах механизм хоорондын хэлбэлцлийг тэд сонсжээ. Орчин цагийн соёл иргэншил маань, дэлхийн ертөнцийг харах өнцөг, түүнийг танин мэдэх аргачлал маань бүхэлдээ тэдний суурин дээр боссон гэхэд хэлсдэхгүй. Ньютон нас барахынхаа өмнө ийм бичсэн байдаг. Дэлхийн намайг юу гэж хардгийг мэдэхгүй. Харин би өөрийгөө далайн ирэг дээр тоглож буй хүүхэд шиг л сандаг. Хаяа нэг аятайхан хэлбэртэй чулуу эсвэл гомсог дун олохороо баярлан догтлно. Гэвч нээгдэж амжаагүй бодит үнний хүлгүй тэнгис урд минь цэлин. Энэхүү контент дээр гарч буй баримтуудыг бид та бүхэнд Карл Сагны Космос хэмээх бүтээлээс хөрвүүлсэн болно. Баяртай мэдээг дуулгахад Космос ном уншигч таны гарт очиход бэлэн болоод байна. Номын нээлт 10 дугаар сарын 5-нд UG Arena-д зохион байгуулагдах SpaceCon арга хэмжээндээр болно. Монголын сансар сонирхогч хүн бүрийг урьж байна. Очно гэж дараарай. Өөр маш олон сонирхолтой хөтөлбөрүүд таныг хүлээж байна.